Сайн байцгаана уу мөнгөлүнаа цогта тавтай морил та бүхэндээ Азио студ бай киноныхоо дараагийн парт 3-ыг ярьж өгөхөд бэлэн боллоо. Ингээд луунаагаа дэмжиж лайк болон сабскрайбаа дарахыг хүсье. Энсүү Хээсүү хоёр хийх юмаа хийчээд хот руугаа буцах замд нь цагтаа уучлаарай машины чинь урт талд цус болчихсон байна юу болчихсон юм бэ гэсэн Энсүү бууг мөрөгчихсөн юм аа л гин. Нөгөө цагдаа нь бид нартэй хамтарч ажиллана уу багаажаа шалгуул гэд яг багаажаа нээгээд харах гэж байхад нь цаанаас нь ком мөрдөгчөө наашир гэд эмнэлгийн машин явж өнгөрнө. Манай хоёр гэрийнхаа гадаа яриад одоо битгий санаа зовоо орж сайхан амар гэд Энсүү Хээсүүг оруулна. Хээсүү гэрийнхаа үүдэнд байсан нөхөртөн зориулсан баахан захаануудыг аваад мөн шууд аваад гэртээ явж орно. Удаан хугацаанд хүний эрхэнд амьдэрсэн Хээсүү зурагтаа хасаан өөртөө гомон чанж идэн арай л тухтай байгаа харагдана. Энсүү машин угаалганы газар очин машинаа дотн гадангуу нэлээд сайн угааж аваад дараа нь засварын газар очин машиныхаа урд хэсгийг бүгдийг солиулна. Тэрээр мэдээ үзэж Жумпиогийн зогцос гарч ирсэн эсхийг танд нь оройн унтах гэсэн боловч нойр нь хүрэхгүй босч ирээд нэг тамхилан Хээсүүгийн хувцс ч адилхан нойр нь хүрэхгүй нэг ууж аваад унтцгаана. Маргааш нь Хээсүү Жумпиогийн мөрдөгч дүүрэн залгаад Жумпио хэд хоног гэртээ ирсэнгүй түүний чемодан болон гадаад паспорт нь байхгүй байна. Та нэг тийшээ явчихсан бололтой чи шалгаад өгч болох уу гэд дүүгээс нь асуугаад дүүн бүр гайхна. Тэгээд таньдаг хүн рүүгээ залгаад нэг хүнийг гадагшаа гарсан эсхийг шалгаад өгөөч гэж гуйна. Энсүүгийн хувьд ажлынхаа хажуугаар байн интернет орон мэдээ шалгаж Жумпиогийн цогцос олдсон эсхийг л шалгаад байгаа бололтой. Хэд хоног ажил дээрээ очиагүй Жумпиогийн ажлынхан түүнийг тандаж үзэн банкнд бэх хэмжээний мөнгө аваад явчихсан компани мөнгийг аваад зугтчихсан юм шүү гэд хоорондоо ярилцаа сууж байна. Жумпиогийн ээж нь хүүгээ хэд хоног өөртөө холбогдсонгүй алга болчихлоо. Миний хүүг алга болсон байхад чиний хоолоогоор ч хоолд авч байна уу? Ийм арчаагүй болохоор ч л хүү маань алга болсон бах гэл хүүгийнхаа зургийг харснаа миний хүү хайж чваа гэл уйлал харин бэрийгээ хүнж гэж тоож байгаа юм алга. Энэ үед нь Хээсүү хөрхий юу ч дуурахгүй л ээжтэй загнуулна. Жумпиогийн дүү мөрдөгч Жуньон Шанхайгийн онгоцны буудлын дээр ах нь нэг эмэгтэй хүүхдийг тэрвэд өмсөж байгаа бичлэгийг үзээд та ч одоо хідэн эмэгтэйтэй юм бэ гэж уурлаж байхад нь ээж нь залгаснаа. Жуньоно ахыгаа олоод би түүнд санаа зовоод байна. Өнөөдөр бэр ихчтэй чинь уулзсан гэхэд Жуньон ээжээ та зүгээр сууж бай. Битгий бэр ихчдэр очиод бай заа юу гэд уурлаад уцаад таслана. Маргааш нь Жуньон Хээсүү хоёрыг Жумпиогийн компани удирдлагууд дуудаад суулгачихсан. Танай ах чинь алга болчихсон. Манай компани их хэмжээний мөнгийг аваад явчихсан. Энэ баримт нь байна гэд банкнаас мөнгө авч байгаа зургийг харуулснаа. Бушуухан компани хохирлыг барагдвал ах чинь хил гараад явчихсан мэлээ. Энэ бүхнийг яаж хийж байгаа зохицуул гэхэд Хээсүү биднэрт хэсэг хугацаа өгөөч манай нөхөр буцаад ирж магадгүй гэж гуйна. Ингээд тэр хоёр компаниасаа гараад явж байхад нь Жуньон маш их уурлаа тамхи татчихсан. Ах одоо юугаа бодож байдаг байна? Би рэгчээ таас зүгээр байж бай. Над руу залгаарай заа юу. Ах холбогдох юм бол битгий санаа зов. Би өөрөө зохицуулах болно гэд би рэгчигээ явуулна. Хээсүү Жуньоноос салаад Энсүү рүү залган юу болсон тухайгаа хэлэхэд Энсүү ашгүйтэй бүх юм төлөвлөгөөний дагуу болж байна удахгүй дуусах болно гэж хэлнэ. Хээсүү явж байгаад нэгэн даашинс харна нөгөөдгийгөө өмсөж үзэхэд нь эн тэнгүү хүүхнээс болсныг харсан худалдагч эмэгтэй юу ч хэлж чаддаггүй. Оройн нь Энсүү Хээсүү хоёр уулзлаж Энсүү Хээсүүд чи үнэхээр хөөрхөн харагдаж байна гэд тэд хамтдаа гудамжинд хоол идэн хуучин цагаа дурсаж хөвгөлтэй наргагүй инээлдэн. Энсүү гэртээ ирэн өөрийнхөө утсан дээрх зургнуудаа үзэн бүх зурган дээр ээж нь оог тэнийгээгүй ямар ч ад жаргалгүй байгааг нь хараад шууд л гэрийн зүг хөдлөнө. Гэртээ очсныхоо дараа аавыгаа дуудаад аваа би тантай ярих зүйл байна. Та дахиж ээжийг битгий хүчрхийлэрэ. Хэрвээ тэх юм бол би тантай хизээч уулзахгүй шүү. Би танд анхааруулж байна гэхдээ аав нь хар үрээр ирчээд юугаа яриад байгаа мэл гэд Энсүү би танд анхааруулсан шүү гэд гэрлүүгөө яваад орно. Ингээд өөрийнхөө өрөөнд байдаг нөгөө шүүгээний урд очижсэн. Шүүгээгээ нээгээд гараа өгөн өөрийнхөө хүүхэд насны травмаг тэр дотроос гаргаж ирнэ. Ээж нь юу хийгээд явж байгаа юм бэ гэсэн Энсүү. Ээжээ энэ шүүгээг гаргаж хаяа гин. Энсүү ээжигээ гутлын дэлгүүр оруулан түүнд гой гутал авч өгөн хамтдаа цөвлөөс ойрхон далайн ирэг дээр амралтын газар очин ээж нь зураг дарж охиныхоо авч өгсөн гутлын зургийг даран нүүрэн дээр нь удаан хугацаанд гарч ирээгүй инээмсэглэл гарч ирнэ. Үүнийг харсан Энсүү маш их баярлана. Хээсүүтэй лифтэнд доотлынх нь айлын охинд харан та өнөөдөр үнэхээр хөөрхөн харагдаж байна гэж хэлнэ. Хээсүү ээжийнхээ эмнэлэг дээр очин хумсыг нь бодож өгөхөд ээж нь түүний бугууг харан санаа зовход Хээсүү битгий санаа зовоо ээжээ одоо хоёулаа аз жаргалтай амьдрнаа гин.
Энсүү захирал эзэгтэй дээр очин уучлаарай захирлаа надаас болж та мөнгөө алдлаа гэхэд захирал эзэгтэй иймхэн зүйл дээр битгий санаа зовоо гин. Оройн нь найзтайгаа хоол идэж байхад Хээсүү байн байн цагаа харна. Тэгснээ 7:30 гээл нөгөөдөг чинь ороод ирэх юм шиг надад санагдаад байна гэхтэн Энсүү чи ажил хийгээд үзэх юм уу удаан ажиллаагүй болохоор гэртээ суугаад байхаар янз янзын юм бодогдоод байдаг юм а гэд тэр хоёр хамтдаа гарна. Ингээд хятад хорооллоор явж байхад ийм газар байдаг хэрэгүү гэдэл Хээсүс гайхна. Тэр хоёр нилээн хятад хорооллоор явж байгаад Энсүү Хээсүг нөгөө хятад бөөний төвийн компанид оруулах гад хятад захиралтай очиж уулзна. Тэгснээ сайн байна уу захирлаа удаан уулзсангүй би танд туслая гээл тэгэхэд хятад компани захирал чамд юу хэрэгтэй болсон шууд хэлгэн. Харин Энсүү манай нэг найз байгаамаа гэд найзынхаа анкетыг өгнө. Хээсүү хамт сууж байхад нь хятад захирал чи хүнтэй суусан уу гэн. Нөгөөх нь тийм ээ би суусан гэхдээ одоохондоо тустай амьдарч байгаа. Би ажиллаагүй удаж байгаа. Гэхдээ ажиллаа маш сайн хийнэ гэдэл Энсүүч мөн манай найз үнэхээр сайн ажилтан шүү та авал харамсахгүй гэд харин хятад захирал за тэгвэл маргаашнаас ажилдаа ирээрэй гэд манай хоёр бөөн хөөр болно. Энэ үед Жумпиогийн ээж Хээсүүгийн гэрийн гадаа ирчихсэн хонхын дарсан боловч хинч хариулсангүй харин тэрээр манай жахыг хараад нэг зүйл ботсон бололтой. Маргааш нь Хээсүү маш аз жаргалтайгаар найзынхаа бэлгэлсэн уруулын бодгаар уруулаа будан гэрээсээ гарахт нь манай жах түүнтэй мэдлэн. Тэгээд бүхээг рүүгээ орсноо Хээсүүг юу өмсөж зүүсэн хідэн цагт гарсныг бүгдийг тэмдэглэж авна. Энсүү ажил дээрээ хурал хийж байхад нь Гэвгийн цагдаагийн газраас залхана. Ажлынх нь хүмүүс бүгдээрээ гайхацгаана. Харин хурлын дараа ахалхан түүнтэй уулзаж чи цагдаад юу ч мэдээгүй хараагүй гэж мэдүүлэг өгөөрэй. Тэгхгүй бол чиний ирээдүйд л муу шүү гэж түүнд сануулна. Оройн ажлаа тараад гэрлүүгөө орох гэж байхад нь нөгөө амиа хорлсон эзэгтэй нөхрийн туслах ирчихсэн. Манай захирал танд энийг өгөөрэй гэсэнгээ сагстай жимс өгөхт нь Энсүү буцааж өгөх гэж байгаа дасгах чинь. Хятад захирал гэрлүүгээ харих гэж яваад агуулгад нь ганцаархнаа ажиллаж байгаа Хээсүг харан хамтдаа хоол идэ гэж хэлэх гэж байгаад түүний нуруунд нь хөхөрч гсэн байгаа хэсгийг харан юу ч хэлж чадахгүй банддаг. Энэ үед нь Хээсүү Энсүү одоо ирж байгаа гэхт нь Энсүү яасан гинэ гэдэл ороод ирэхэд захирал муу хүнийг дурсахаар гэж хамтдаа хоол идцгээ гэд манай гурав гарч хоол идэнэ. Ширээний ард Энсүүгийн бодол санаа нь шаал өөр газар нэг л сонирн байгааг нөгөө хоёр нь ажигласан. Мөн тэр хоолны газар амиа хорлсон эзэгтэй нөхөр орж ирнэ. Энсүү нойлын өрөө ороодохыг гээд яг гарах гэж байхад нөгөө эмэгтэй нөхөр орж ирснэ. Чи маргааш цадаагийн газар мэдүүлэг өгнө гэлөө. Юу хэлгээ мэдэж байгаа үсттэй гэсэн Энсүү уучлаарай захирлаа би үнээр нь хэлэх болно гэхэд нөгөө захирал шууд уурлан Энсүүг багалзуурдаж авна. Ингээд энэ хоёрыг ноцолдож байх үед хятад захирал орж ирэн аятайхан байж үзээрэй чиний компаниг чинь хаалгуулж шүү заа юу гэх үед Энсүү болоог нь харин Хээсүү орж ирэн зочирдон нөгөө гурав чинь буцаад л офис дээр очсон гомь идэж байснаа захирал тэрмүү навшоос олж хоолоо идэж чадсангүй гэдэл Энсүү харин бүх учир начраа хэлэхэд нь Хээсүү хөөрхий уйлаад чамд ийм хэцүү байгааг ч мэдлгүй би хүртэл дээрээс нь имэрлжсэн байжтэй гэхэд захирал би цагныхаа өдөр хоногийг өөрчилдөггүй. Учир нь энэ өдөр миний хүү нас барсан учраас би хизээж мартахыг хүсдэггүй гэж хэлэхэд нь Хээсүү үнийг сонсоод би ч гэсэн хүүхдээ алдсан өдрөө мартдаггүй гэд хүн болгон өөр өөрийн зовлонгоо ярин манай гурав арай л ойртож байгаа харагдана. Маргааш нь Энсүү амиа хорлсон эзэгтэй мэдүүлгийг өгөхөөр цагдаагийн газар дээр очино. Ажлынхантайгаа гадуур явж байхад тэдний утсан дээр энэ ахалгыг тушаал дэвшиж чадаагүй тухай мессеж ирцгээд харин амиа хорлсон эзэгтэй нөхөр гэр бүлийн хүчирхийлэл хийдэг байсан учраас буруутгаж байна гэсэн утгатай мэдээ гарч ийн. Хээсүүгийн доор амьдардаг айлын охин ээжтэй нөгөө амар ах ойртой харагдахгүй байгаа зү та анзаарсан уу гин. Харин Хээсүү хүнсний дэлгүүрээр явж байхад худалдагч нь нөхрийнх нь уудаг жимс ирчихсэн шүү гэж сануулгад Хээсүү үгүй би наадхай чинь дахиж авахгүй гэд гэрлүүгөө орж ирэн гэр орноо зэгцэлж байх үедээ Гэвгийн шалан дээр цус байгаа мэт харагдан бушуухан очиж ханцуугаараа шалаа арчиж байснаа нөгөө цус нь алга болчихно. Ингээд өөрийгөө яагаад агаагч ойлгохгүй 7 цаг 30 минут болохоор л нөхөр нь орж ирэх гээд байгаа юм шиг санагдан Хээсүү айц давтан Энсүү рүү залгаад би гадаа зогсож гинөө жоохон сэтгэл хямраад байна гэд тэр хоёрыг ярьж байхад Энсүү рүү танихгүй дугаар залхана. Ингээд манай хүн би дэлгүүр орж гоймон авч идлээ гэл энэ үед нь харуулах түүнийг хідэн цагт гарсан юу өмсөн тухай бичээстэй. Хээсүү гаднаас орж ирээд сууж байхад нь гинт хаалганых нь код нь дуурна. Хин гэдгийг мэдгүй өөдрүүгээ айн очиход гаднаас нэгэн эрэгтэй хүн орж ирээд малгайгаа авсан. Нөгөөх нь Жанган байдаг. Харин түүнийг харсан Хээсүү шууд л цагдаа дуудах гэсэн Жанган яасан чи би нөхрийгөө алчлаа гэд цагдаа дуудлага өгөх гэж байгаа юм уу гэж орж ирснэ.
Чамайг нөхрийгөө алсныг би мэдэж байна. Цогцыг нь би гэрээс чинь гаргаж өгсөн мэдтэй. Үнэхээр хүнд байсан шүү. Энэ булан яг мөн байж тээ. Чи ч үнэхээр амар зодуулдаг байсан байлээ гэдэл нөхрийнх нь утсан дээр байгаа бичлэгийг гаргаж ирнэ. Үүнийг харсан Хесүү нөхрийнхөө уцыг булаацалтгад жанган битгий ингээ надад 3 тэрбумыг өг. Та хоёрт 5 өдрийн хугацаа байгаа шүү гэдэл гэрлүү нь орж ирснээр Жумпиогийн хувцыг өмсөд гарна. Энэ үед нь Хесүү хий нэгэн чамайг харчвал яах юм бэ гэсэн. Битгий санаа зов би энийг зохицуулна. Харин та хоёр тэр 3 тэрбумаа олохдоо санаа зов гэд сүрдүүлээд гараад явж байхад нь харуулах таарснаа. Сайн мань уу ноёнтой таны ээж чинь надтай уулзсан. Тантай тааруул над руу залгаарай гэж хэлсэн гэхэд нь нөгөө жанган чи яадаг мөн овшвэ гэж бодоод хоёулаа ийшээ яваадахыг гэд харуулахыг дагуулад явна. Араас нь Хесүү юу болох ч байгаа юм бол гэд дагаад явж байгаад өөдөөс нь гэв гэнт жанган нүл цус болчихсон тонгорох барьчихсан гарч ирснэ. Чимээгүй хинтж битгий хэлээрээ заа юу гэд яг мэдрэл муутай. Харин Хесүү наад хэсгэрээ битгий гар тэнд камер байгаа гэд нөгөө харуул ахыг харах гэж байгаад айсандаа буцаад гэрлүүгээ орчихно. Ингээд өөрт байгаа бүхэл үнэт эдлүүдээ цоглуулж эхэлнэ. Энсүү гундаж байхад нь танихгүй дугаар залган уцаа авсан жанган би тамуу хоёрт мэдрэл муутай хүүхний юу хийснэ чи мэдэж байна. Яг одоо би сөүлд байна. Хесүүтэй дөнгөж сайхан уулзсан. 3 тэрбумыг 5 өдрийн дотор бэлдээрэй гэж хэлээд уцаа таслана. Үүнийг сонссон Энсүү Хесүү санаа зовон очихт нь гэрийнх нь гадаа битүү цагдаа эмнэлгийнхэн харуул ахыг нас барсан гэдгийг ойлгон гэрийнх нь гадаа ирчихсэн хаалгын догшоод байж гин. Хесүү рүү залгсан боловч Хесүү үнэт итгэлийн дэлгүүрт өөд байгаа хамаг юмаа зарж байна. Жуньоны ажил дээр ээж нь ирснэ. Өнөөдөр ахын чинь байрны харуул ах өвчгсөн байна. Би түүнд бэр эгчи чинь тагнаж агаарэ гэд хэлчихсэн. Ахын чинь алга баснд бэр эгч чинь холбоотой байх. Тэр хүүхэн нэлээд сэжигтэй байна гэхийг сонссон Жуньо ээжээ та юу хийгээд байгаа юм бэ гээл уурлана. Хесүү гэртээ эрэхтэн Энсүү зүгээрөө гээ тэр хоёр уулзалтан нөгөө солиотой амтан чинь биднээс 3 тэрбумыг нэглээ. Юу хийснэ чи мэдхүү гэдэл Хесүү хүрхээ уйлж гарна. Тэгээ тайвширснаа жанга миний нүдэн дээр харуул ахыг алчсан. Би түүнд тусалж чадаагүй юу ч хийж чадаагүй гээл хүрхээ Энсүүд хамаг юма ярина. Харин байрны доор Жуньон нэрчгсэн нөгөө ээлжний харуул ахтай уулзаад нас орсон харуул ахын нэмрэглэлийн нэвтрийг авсан. Дотор нь баахан Хесүүгийн талаар биччихсэн. Тэр бүх цааснуудын бүдэнгийн нураа зогсож байхад нь энэ хэргийг хариуцаж авсан доотлын курсийн цагдаа дүүн орж ирснэ. Хамтдаа хяналтын камер шалгана. Нөгөө Жуньон ч манай ах энд амьдардаг болохоор би энд явж исэн юм а гээл. Нөгөө цагдаа хальт уцаар яриад ирэх хоорондоор ахыгаа нөгөө манай жахтай хамт явж байгаа бичлэгийг харан шууд л устгацдаг. Тэгээд нөгөө мөрдөгч залуудаа юу ч олцсонгүй гээл хэлнэ. Гарч ирээд найз руугаа залгаад нэг хүнийг хэлээр орж ирсэн эсхийг шалгаад өгөөч гэсэн нөгөөдг нь орж ирээгүй байна гин. Жуньон ахаа та битгий орж ирээрээ би удахгүй тушаал дэвшгэж байгаа шүү л гэж дотроо бодно. Энсүү Хесүүг тайвшруулад ажил дээрээ очин ажиллаа хийж байхад нь их дэлгүүр дээр нь жангаа явж гин. Сандарсан Энсүү явж очиод чамайг хүн харчихвал яах юм бэ гэсэн нөгөө жангаан чинь болдоггүй юм уу гээл өөдөөс нь инээн. Харин Энсүү хоёлоо хөнгүү газар очиж ярилцээ гэхдээ жангаан нөхрийнх нь утсан дээр нь Хесүүгийн талаарх бичлэг болон зургнуудыг харуулan та хоёр надад 5 өдрийн дотор 3 тэрбумыг бэлдэж өгөхгүй бол эний чинь би нийтэд цацах юм уу эсвэл цагдаад өгнө ээжт нь ч юм уу дүүд нь өгч шүү гэж сүрдүүлээд явна. Дараа нь жангаан Жумпиогийн ээжийнх нь лекцнийх нь гадаа очсноо ээжт нь хальт харагдсан болоод Жумпиогийн уцаар ээжээ хүүн хоргож явна. Хүүдээ бэлэн мөнгө үлдээчээрээ гээд бичнэ. Жумпиогийн ээж хүүдээ санаа зовон нэгэн шүүгээний доор бэлэн мөнгө үлдээчихсэн байх ба үүнийг нь жангаан авснаа. Баярлаа би ч үнэхээр аттай хүн юм аа гээд л явна. Гудамжаар явж байхад нь хамт ажилладаг байсан хүн нь таарснаа. Хүү жангаан чи хизээ Шанхайгаас ирчихсэн юм бэ? Али би чамд юм авч өгье гэсэн нөгөөтг нь би ийм хоол идэхэ болчихсон. Али хоёлаа хамт явж юм ууя гэд нөгөө залууч нь аваад явна. Үзэгдэл солигдож хятад захирал руу нэгэн хүн залган та ирж ажилтнаа авч явна уу гин хятад захирал яваад очиход караоке дотор нэгэн өрөөнд жангаан айл хизээний тасарчихсан нөгөө өрөөг нь нилээн боснуулчихсан. Захирал германд нь нэсэн мөнгийг аваад нөгөө караокены ажилтнанд энэ хохирлын мөнгө гэд хідэн төгрөг шургуулад буцаагаад мөнгийг нь хийчихнэ. Унжсан байсан утсыг авсан хажууд нь дахиад нэг утас. Тэр утсыг нээгээд үтсэн дотор нь Хесүү болон түүний нөхөртэй нь хамт ахуулчихсан зураг. Үүнийг харсан хятад захирал гайхан байж байхад жангаантай хамт уусан ажилтан нь жангааныг сонин юм яриад байсан хоёр хүүхнийг тархитаад удахгүй их хэмжээний мөнгөтэй болох гэж байгаа гэсэн гээд тэр хоёрыг ярьж байхад гаднаас жангаан орж ирснэ. Миний мөнгөнд дураараа хүрдэг ч юм уу юу вэ гэд хятад захирал руу нилээн томорж байснаа чиний наад гүлэг шиг ажилтны чинь би зодсон болохгүй юу те гэдэл муухай инээн.
Харин хятад захирал тоохгүй гарах гэж байхад нь Жанган "Хөөе миний мөнгийг өгөөдөх" гэж зуурж байгаад хятад захирал нилээн захиулна. Харин захирал "Чи өөрийнхөө байр суурийг мэдэж яв" гэд ажилтнаа аваад гарна. Захирал ажил дээрээ очингуудаа шууд л Хээсү рүү залган ямар нэгэн юм болсон эсэх яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ гэхэд Хээсү "Битгий санаа зовоо би удахгүй очноо" гэж уцаад аслана. Энэ үедээ нөхрийнхөө сейфний кодыг нь нээгээд л оролдож байна. Захирал юу болоод байгааг гайхан эхнээс нь бүх зүйлийг бодож эхэлнэ. Жанганыг Инсүгийн машин дотроос бууж ирсэн. Мөн Инсүг нилээн сонирн байхад нь тэр хохирогчийг яагаад амиа хорлох ёстой гэж харин тэр алуурчныг алах ёстой байсан гэж хэлж байстаа. Мөн Жанганд байсан утас Хээсүгийн нөхрийн утас. Тэгэхээр тэрхүү хүчирхийлэгчийг алаад адилхан царайтай болохоор оронд нь Жанганыг байрлуулчихсан юм байна гэдгийг захирал ойлгон нэг хүн рүү залган даалгавар өгнө. Инсүү Хээсүтэй уулзчихсан битгий санаа зов би Жанганы очрыг олох учраас чи зүгээр л гэртээ байж бай гэд гарангуудаа шууд Жанган руу залгаснаа мөнгө ч бэлэн болчихлоо хоёлаа уулзалтыг гэж хэлнэ. Энэ үед Хээсү нөхрийнхөө сепийг айл хизээний хүн дуудаа донгойлгуулчихсан дотор нь битүү аалт болон бэлэн мөнгө байж идэг. Жанганыг жижигэн дэм буудалд нуугдчих ба Жүмпюгийн ээжэд худлаа ярьж авсан бэлэн мөнгөнд дуусгаж байгааг хараад уур нь хүрнэ. Тэгээд Жүмпюгийн утсыг үзэж байгаад Хээсүгийн зодуулж байсан бичлэг болон зурагнуудын нэлээд харж байснаа Жүмпюг Хээсүгийн утсан дээр нь байршил тогтоогч суулгасан гэдгийг мэднэ. Хээсүгийн хамгийн сүүлийнх нь байршил болох уулан дээр байсан байршлыг нь хараад энэ юу хийж байдаг вүлээ гэж бодно. Захирал хэн нэгэнд даалгавар өгсөн нь Жанганыг судлуулах байдаг. Нөгөөх нь хятадын нилээн эвгүй гарын мапуудын гишүүн байх ба тэд нар хүссэн болгоноо авахын тулд хүний аймт тэдэнд юу ч биш гэнэ. Хээсүгийн хамгийн сүүлийн байршлын дагуу Жанган айл хизээний таксидад хүрээд ирчихсэн нөгөө газарт нь яваад очиж гин. Энэ үед Инсү банкнд байгаа бүх мөнгөө итэмээс аваад явж байхад нь Жанган нэгэн видео илгээснэ. Намайг хаана байгааг таадаа гэдэл уулан дээр байгаа бичлэгээ Инсү рүү илгээн. Тэгээд Инсүтэй ярьснаа та муу хоёр галзуу хүүхнийг би юу хийснэ чи мэдэж байна. Энд түүний цогцыг булсан уу? Ямар нэгэн зүйл сэтгээд үзээрэй заа юу гэд түүнтэй ярина. Хээсү өөрийн үнэт идлэлүүдэд заргаа жижигэн дэлгүүрүүдээр явж байгааг нь харсан Жүнён юу хийгээд яваад байгаа юм бол гэд нөгөө дэлгүүрүүдээр нь орж шалгана. Хээсү Инсү хоёр Хээсүгийн гэрийн гадаа ирчихсэн. Инсү танай нөхөр чинь чамайг тагнаж байсан бололтой утсан дээр чинь байршил тогтоогч байсан байх тухай ярьж байхад тэр хоёрыг машин дотроос Жүнён харснаа ахтай нь өмнө нь гудамжинд байсан эмэгтэй Хээсүтэй хамт байгааг харан гайхан юу илээ гэд бодно. Инсү машинаа унаад хөдлөхтөн араас нь Жүнёнч мөн хөдөлдөг. Захирал Жанганы араас хүн тавьчихсан байх ба Жанган Инсүтэй уулзгаа түүнийг хүлээж байдаг. Жанганы дуудсан газар Инсү яваад очиход тэрээр гарч ирснээ Инсүгийн машин дотор сууна. Үүнийг нь харсан Жүнён юу вэ ахуудаа Солонгос ирчихсэн хэрэгүү гэд гайхна. Инсү Жанган хоёрыг машинтай хөдлөхт нь араас нь Жүнёнч мөн хөдлөнө. Инсү эхний ээлжинд чи наад мөнгөө авч бай. Үлдэгдэл мөнгө нь өөр газар байгаа надтай хамт яваад аваадах гэд хотоос гараад явна. Жүнён руу дүүм үрдөгчин залгаснаа дээр хоёултантай цадаагийн газар таарсан танай бэрэгч чинь нөгөө харуулыг нас ордог өдөр нэгэн машины хар хайрцаг нь бичигдсэн байна гэхийг сонссон Жүнён би машин барьж явж гин гэд уцаад асалчин. Тэгснэ ёо маргааш миний тушаал дэвших ярилцлага болно штэ. Эхний ээлж нь энэ бичлэгийг зохицуулахаас гээд замаа өөрчлөөд явж байхад нь ээж нь залгаснаа. Жүнёно ах чинь Солонгос ирчихсэн. Над руу зурвас явуулсан. Тэгээд бас мөнгө гуйсан тухай хэлэхэд нь Жүнён юум зурвас над руу явуулаадах гээд ээжийнхээ явуулсан зурвасыг харан мөн ахынхаа өмнө нь бичиж байсан зурвасыг харьцуулан хараад энэ ах биш байна гэдгийг шууд олоод мэдчихнэ. Инсүгийн машин дотор явж байсан Жанган хэсэг дуг хийчихсэн сэрснэ. Чи хаана явж байгаа юм? Хаана явж байгаагаа хэлээд худлаа ярьсан юм уу гэд Инсүгийн машины жолоог нь булаацалдаж байгаад нөгөө хоёр ч замаасаа гараад зогсчихно. Тэгснээ нилээн ноцолдож байснаа Жанган би чамайг илүү дутуу зүйл битгий сэтгээрэй гэж хэлсэн мэдтэй гэд тонгор гаргаж ирээд түүний хүзүүг нь гимтээснээ ухаан алдуулаад машины нь орхиод гараа явчихна. Зам дээр гарч ирээд гараа өргөө зогсож байхад нь өөдөөс нь Жүнён гарч ирээд Жүнён ахыгаа харан нөгөөх нь өөдөөс нь харж зогсож байгаагаар манай дараагийн хоёр анги маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань кино маань таалагдж байгаа бол лайк, subscribe дараарай. Удахгүй Луунаа нь сүүлийн ангиуд болох 7-8 дугаар ангийг багцлан part 4-ийг гаргах учраас та нар маань тэсэд хүлээж байгаарай. Түр баяртай.